Бид нар ингээд амьдралдаа үзэж тулах боломж, амьдралынхаа энергийн тойргийг томруулах боломжуудаа өөрөө хаагаад байгаа мэдтгүн байна л та. Юу гэсэн үг вэ гэхэлэр та яг одоо амьдарч байгаасаа илүү сайн сайхан амьдрах боломж нь танд бүрэн олгогдсон байгаа боловч та өөрөө бодол сэтгүүдэд байнгын чарж буюу түгжээгээ өөрөө хийгээд юм байна. Жишээ нь хэд юу вэ гэхээр бид нар яг одоо өөрт байгаа мөнгө хийж байгаа, ажил мэдэрч байгаа, сэтгэл зүй бүх асуудлаа одоо би л ингэж туулах хэрэгтэй байлгүй дээ тий. Миний л хувь заяан байлгүй дээ. Одоо яа гэхвдээ гих мэтчлэн өөртөө түүнийг ингэж түгжээд хаагаад бүр ингэж холбоод байт юм байна л та. Харин эсрэгээрээ хүн бодол сэтгхүү энерги өөрчилж иж хүний амьдралын үзэж туулах зүйлүүд өөрчлөгддөг. Тэгэхээр та эхлээд бодлоо, сэтгхүүгээ энерги өөрчилснөөр таны амьдралын тойрог үзэж туулах боломжууд тань өөрчлөгдгөө гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр би яг одоо энэ байгаа бүхий л зүйлдээ үзэж туулсан, мэдэрсэн зовлон, хүрээлэл, эргэн тойрны бүх зүйлдээ баярлалаа, талархлаа гэсэн идэв боловч үүнээс хойш түүнээс цааш би одоо байгаагаасаа илүү ихийг хүртэх хэрэгтэй. Одоо байгаагаасаа илүү боломжуудыг би өөртөө дуудах хэрэгтэй. Одоо байгаагаасаа ч илүү эрүүл сарвал байх хэрэгтэй. Одоо байгаагаасаа ч илүү сайн сайхан хүрээлэл донд би байх хэрэгтэй гэдгээ өөртөө хэлж, командалж дуудаж бодол сэтгүүдэд итгэн үнэмшүүлэх хэрэгтэй юм байна л да. Гэсэн хэдий боловч хүмүүс өөрсдөө ингээд дотроо нөгөө за миний одоо мөнгө хожно гэж юу ах вэ? Эсвэл миний амьдрал илүү сайн сайхан амьдрна гэж юу ах вэ? Яг одоо энэ зэргааны байгаанаас их юм да гэж ингэж бодоод ахаар бодлын буюу сэтгхүүн хязгаарлалт үсээд татар хязгаарлалтаасаа хизээж гарч чадахгүй. Яаж ч хөдөлмөрлсөн, яаж ч хичээсэн яг л нөгөө тойрог дотроо байгаад дим байна л да. Тэгэхээр байнга өөртөө өглөө бүр өдөр бүр хилээд бичээд бясалгаад бүр зураглах хэрэгтэй байна. Юу вэ гэхээр би яг одоо байгаа бүхнээсээ илүү ихийг хүртэх хэрэгтэй. Би баян чинэлэг тансаг сайхан амьдрах хэрэгтэй. Би юунд санаа зовхгүй аз жаргалтай баяр хөөртэй амьдрах хэрэгтэй. Би яг одоо байгаагаасаа илүү хайрлагдаж, халамжлуулж, эрхлэж тэ нялхарч ингэж хайранд бөмбөрөх хэрэгтэй гэх мэтчлэн дуудаж байгаа хүсэж байгаа зүйлээ эхлээд өөртөө зөвшөөрөл олох хэрэгтэй байдаг юм байна. Түүндээ итгэж үнэмшүүлэх хэрэгтэй байдаг юм байна. Тэр сэтгүүг таны бие сэтгхүү, оюун майнд сүнстэн байнга сонсохоор нэрэ гэж хүлээж аваад итгээд хүн чинь нөө итгэж үнэмшиж байгаа зүйлийн хараас явдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо байгаасаа ч илүү сайхан амьдрах хэрэгтэй юм байна штэ гэд өөрөө өөртөө хэлээд ойлгуулад ахаар таны бие, эд эрхтэн, таны үндсэн долоон хүрдүүд эргэн тойронд байгаа энергиудтай хүртэл таныг илүү сайхан амьдрал руу чиглүүлээд, хөтлүүлээд, туслаад авч явдаг юм байна л та. Уг нь бид бүхэнд ингээд туслах гад байгаагаас тань илүү байлгах гэхээр бид бүхэн өөрсдөө чоожоо хэлээд байт юм байна л та нөө. За би ч одоо энэ зэрэгэнд амьдарч байгаа нэг юм да гэдэг ч юм уу те. За одоо энээс илүү юм гэж одоо юу байх вэ ч гэдэг юм уу те. Ингээд эсвэл би угийн л ер нь одоо нэмэл хувь зайтай төрсэн юм дөө гэх мэтчлээ ингээд ботол сэтгхүүд дотроо цоожлчоод тэр дэлгүүрийг налга болгочдөг гэсэн үг. Тэгэхээр би та нартай яг одооноос эхлэн та амьдралынхаа тойргийг томруулаад өөрийнхөө амьдралыг илүү сайн сайхан болгох боломж нь танд байгаа. Тэгэхээр үүнийгээ бүр итгэн үнэмшүүлж ятгахж өөртөө байнга ярилцах хэрэгтэй. Та ч угаасаа яг одоо байгаагаас илүү сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Та яагаад гой хайрлагдаж болохгүй гэж, танд яагаад хязгааргүй мөнгө орж ирж болохгүй гэж бид бүхний удам өдөр ч юм уу эргэн тойрны хүмүүс ингээд мөнгөгүй одоо зүгээр л юм боломжийн дундаж амьдралтай байсан болохоор та ч гэсэндээ тэгж амьдрах ёстой гэж өөрийгөө бодоод байгаа юм шүү дээ. Үгүй шүү дээ. Та шал өөр амьдрах боломжтой болцоотой. Тэгэхээр гол нь эхлээд зөвшөөрлөө олго. Өөрийнхөө торих толгойн дотор байгаа түлхүүрүүдэд тайл. Тэгээд өөртөө команд өг, итгэн үнэмшүүл. Таны бие, эд эрхтэн, энерги тань, сүнс тань юунд итгэн түүнийхээ төлөө явдаг тэр боломжуудыг танд нээж өгдөг гэсэн үг. Тэгээд ирэхээр хүн яг энэ аргыг хэрэглээд маш олон амьдралаа өөрчилсөн хүмүүс байдаг юм байна л та. Юу гэсэн үг гэхээр өмнө нь ингээд боломжуудыг олж харддаггүй байсан бол олж хардаг болоод тэдгээр боломжуудыг өөрөө авахыг хүсдэггүй байсан бол авахыг хүсдэг болоод сонголтууд нь өөрчлөгдөөд, бодол майндууд нь өөрчлөгдөөд, үйлдэлүүд нь өөрчлөгдсөн чинь амьдралд орж ирж байгаа үр шимүүд нь өөрчлөгдөөд энэ зүйлээс шалтгаалаад илүү ихийг үзээд, илүү ихийг тулаад, илүү сайхан аж аргалтай амьдарч байгаа мянга сая хүмүүс энэ дэлхий дээр байна. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн нэг нь мөн та, мөн би гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань өдөр бүр сайн сайхан зүйлүүдийг хилжтэй хин нэгэн таны гомдоосон бол би энэс ч илүү сайн сайхан хүмүүстэй таарлах хэрэгтэй. Би энэс ч илүү зүйлүүдийг сайхан үзэж туулнаа гэд өөртөө дараагийнх нь баталгааг, чиглүүлгийг, командыг өөртөө
заавал хэлдэг байгаарай. Хэлхээс илүү бичнэ гэдэг бол бүр үйлдэлийн биеинд оруулж ирж байгаа гэсэн үг. Бичдэг байгаарай. Мөн байнга ярилцаж эрүүн тойрны хүмүүст гэрчилж хэлнэ гэдэг бол үг буюу дуу хоолойнохоо хүчээр дэлхийн ертөнцийн ингээд би тийм өсөж байгаа шүү гэдгээ байнга хэлээд байна гэсэн үг байхгүй юу? Энэ бол ерөөсөө маш энгийн мөртлөө энергийн л хуйлууд гэсэн үг. Тэгэхээр ингээд энэ сэтгэлгээг өөртөө суулгаад маргааш өглөөнөөс эхлээд та яг одоо байгаагаас хамаагүй сайхан амьдралаар амьдрах тэр алхмаа эхлүүлж гинэ гэж ингэж өөрсөндөө хэлж бодож итгэж үнэмшиж хүлээж аваарэ. Яг одоо та энэ зүйлийг сонсож ин гэдэг чинь зүгээр нэг сонсож ин гэсэн үг биш. Хувь тавилан, дэлхийн ертөнц таны эрэг энергиудтай хэлэх ёстой цаг болсон, мэдэх ёстой цаг нь болсон учраас надаар дамжуулаад ингээд хэлүүлж гинэ гэсэн үг. Тэгэхээр үүнийг ингээд гой соргог, сүнслэг байдлаар хүлээж аваад өөртөө үйлдэл болгоорой, команд болгоорой, мэдрэмж, сэтгэлгээ болгож өгөөрэй гэж та нартай уриалах гэсэн юм аа. Ингээд та нартай амжилт хүсье.